Сэмэцхан хөрхөн зурагчийн таарад уншлагт тавтай морил. За саяас нилээдгүй хугацаандас таарад уншлагаа оруулж чадахгүй дундуур нь жоохон завсардчихлаа. Жоохон завгүй тиймэрхүү үеуд байсан учраас гэтээ одоо ч гэсэн жоохон завгүй үеуд үргэлжилж байгаа ч гэсэн дуртай зүйлээ ер нь бол хий гэж бодож байна. За тэгээд энэ бол миний могоо жил гарснаас хойш ер нь бол анхны таарад уншлага. Тийм болохоор энэ уншлагаа яг одоо хаврын улирал болж байгаатай холбогдуулаад ч юм уу тий жоохон эдгэрэлтийн сэдвтэй ер нь бол хий гэж бодож байна. За яагаад эдгэрэлтийн тухай ийм уншлага хийх гэж байгаа вэ гэхээр хаврын улиралд бид нэр цаанаасаа ядраад тий ингээд ер нь бол хавар хүн ядардаг штэ. Тэрнээсээ болоод ч тэр юм уу бидний сэтгэл зүй дотоод хүн маань нэг л тийм дотроо байж ядаад ч байгаа юм шиг гэл эсвэл нэг тийм жоохон савлгаанд ороод идэг. Тийм болохоор яг энэ үе дээр ер нь бол илүү өөрийнхөө дотоод хүнийг ойлгож түүнийг эдгэхэд туслах товч бөгөөд тодорхой байлгахыг хичээгээд нэг тийм уншлага хийцгээе. За тэгээд өнөөдөр ерөнхийдөө бол 4 карт татна. За эхний карт бол таны одоогийн нөхцөл байдал. Хоёр дахь карт нь таны сэтгэлийн аль хэсгийг эдгэх ёстой вэ? Яг ямар асуудал одоо байна вэ гэсэн үг тий. За тэгээд 3 дахь нь таны сэтгэлийг одоо хэрхэн эдгэх вэ? Хэрхэн яаж эдгэх вэ? За 4 дахь нь болохоор таны сэтгэлийг одоо эдгээс нэрээ энэ асуудлуудаа засч чадсанаар ямар эерэг үр дүнгууд бий болох вэ гэсэн ийм 4 картыг бол татна. За тэр дээр нөгөө нэг санваартан гэдэг картыг гаргаад тавьсан болохоор жоохон гайхчихж магадгүй яагаад гаргаж тавьсан бэ гэхээр энэ уншлагыг хийхийн тулд санваартан карт нь өөрөө илүү дотоод мөн чанарыг илэрхийлдэг болохоор биднэрт одоо бусад картнуудаа зөв дуудаж өгөхөд туслана гэсэн үднээс гаргаад тавьсан байгаа шүү. За тэгээд та бүхэн маань 3 группээсээ харж агаад өөрөө аль татагдсаныгаа сонгоод ороорой. 1-р групп, 2-р групп, 3-р групп. За сайн байцгаана уу? 1-р группийнхан минь уншлагатаа тавтай морил. За та бүхэнд маань ийм 4 карт гарч ирсэн байна. За тэгээд шууд эхний картаас эхлээд яриад явъя. За эхний карт бол та бүхний маань одоогийн нөхцөл байдал. За тэгвэл та бүхний маань одоогийн нөхцөл байдал бол яг л тийм үүрээ засж байгаа шувуу шиг ер нь бол маш их хичээл зүтгэл гаргаж ур чадваруудаа ашиглаж одоо амьдралаа яг босгож яваа тийм үе дээрээ явж байна. Яг одоогийн байдлаар бол та маш их шаргуу хөдөлмөрлөжтэй тийм амрах завгүй яг нэг тийм байдалтай бол харагдчихээн. Маш завгүй. Тэгээд өөрөө бүр тэрэндээ ядарч байгаа үгүйгээж бүр анзаарах тийм сөхөөгүй. Гэхдээ энэ та угаасаа буруу зүйл хийж байгаа биш. Та одоо ирээдүйн амьдралынхаа маш том тэр зүйлүүдийг бүтээхийн тулд шаргуу хөдөлмөрлөж яваа яг тийм завгүй үе дээрээ байгаа юм байна. За тэгвэл таны сэтгэлийн яг аль хэсгийг эдгэх ёстой вэ гэсэн чинь та магадгүй ийм амар завгүй ажиллаад өөрийгөө нэлээд жоохон хайхаргүй байгаа дээрээ өөрийнхөө залуу насыг ирч хүчээ яг ийм залуухан дур булаам гоо үзэсгэлэнтэй байгаа ийм үеүдээ ерөнхийдөө бол умартчиж магадгүй өөрийнхөө энэ залуу сайхан ирч хүчийг одоо хэтэрхий их урдах амьдрал одоо материаллык зүйлсийн төлөө маш их үржиж магадгүй. Энэ одоо дотоод хүүхэд гэж бас ярьдаг шүү дээ тий. Тэрнээс илүүтэй яг энэ гоё залуунаас ирэх чөлөөдөө энэ амьдралаа та хэтэрхий их одоо ажил төрөл гээл тий ингээл материаллык зүйлсийн араас амар их зарцуулаад ээж бас магадгүй юм байна. Хэрвээ таны одоо сэтгэл зүй сүүлийн үед жоохон тэмхэн яах гээд байгааг нь мэддэхгүй та өөрөө яг яахаа мэдэхгүй ингээд жоохон хэцүү байгаад байвал таны одоо тэр дотоод хүн чинь одоо ерөнхийдөө бол маш тийм авхаал цамбаатай, ирч хүчээр дүүрэн, амар юм чөлөө сэтгэлгээтэй тиймэрхүү хүн байгаа аахгүй юу? Гэтэл та ингээд ерөөсөө тэр хүнийг ингээд гаргаж ирэхгүй тэр авхаал цамбаагийн зөвхөн ажил гэж байгаа учраас таныг жоохон ингээд тавгүй түлээд би ингээд жоохон дураараа баймаарэ одоо залуунаасаа мэдэрмээрэн бас нэг хаяаж гисэн би ингээд гоо үзэсгэлэнгээ илүү гоё мэдэрмээрэн гэж таны дотроос чинь жоохон хатгаад ээж бас магадгүй юм байна. Танд бас магадгүй жоохон шинэ хадал явдал, шинэ хайр дурлалч гэдэг юм уу те энэ
дотоод хүний та магадгүй хитрхийх дараад байгаа учраас танд одоо нэлийн жоохон гомдсон тэгээд эдгэрүүлэх бол шаардлагатай болсон байж магадгүй. За тэгвэл яг яаж одоо үнийгээ илүү эдгэрүүлж одоо ойлгох вэ гэсэн чинь таныг одоо заримдаа ч гэсэн одоо ямар нэгэн тэр дуусгаагүй хүнд хэцүү ажлуудыг хойшлуулахад бол зүгээрээ баг хүчин чармайлт гаргах нь одоо ер нь бол хэвийн зүйл. Одоо хүн болгон л тийм амар мундаг, хүн болгон амар хичээж чаддгүй. Тийм болохоор заримдаа ч гэсэн хойш тавиад өөрийгөө ер нь бол өөрөө өөртөө жоохон цаг гаргах хэрэгтэй л гэж хэлээд байна. Тэгээд та магадгүй ингээд өөрийгөө илүү бусдаас ингээ хоцорчгүй, өсөлтийн дутагдалд одоо орчихгүй, тэг ингээд ухралт хийчихгүй гэж бол амар их санаа зовдөг. Бас тэгээд юмд жоохон төвчээргүй ханддаг. Ингээл гэсэл хийхгүй болохгүй, ингээл энийг гэс зохицуулахгүй болохгүй гээл ингээд өөрийгөө хаяал яг ийм урдах ингээд зүйлэл ингээ хийх гэ амар улаараад идэг. Жоохон тийм талтай юм бэ. Тэрийгээ болоод зүгээр өөртөө илүү цаг гаргаад тэгж чадах юм бол та одоо энэ тэр сэтгэлийн нэг тийм ягаад ч юм болохгүй байгаа зүйлээ бол эдгэрүүлээд даваад гарч бас чадна. Тэгээд бас ингээд байнга л ингээ хичээгээд маш их хүчин чармайлт гаргаад тахт чинь тэр чинь нэг л үр дүнгүй, нэг л бүтлгүй болоод амьдрал чинь нэг л тийм нэг тутмаг байгаад байвал эн чинь зүгээр л яг таны дотоод хүн чинь тэрийг магадгүй хүсэхгүй байгаа ч юм уу хитрхийх та зүгээр л ингээд уртгаа хараад л ингэж өөрийгөө анзаарахгүйгээр хитэх зүйлийг хийгээд байгаа учраас тэр бүхэн чинь ингээд нэг л амжилт оруулахгүй нэг тийм тутмаг байгаад байгаа юм байна. За тэгээд дотоод хүнтэйгээ илүү ойлголцож өөрийгөө эдгэж чадсанараа танд яг ямар эерэг үр дүнгууд бий болох вэ гэсэн чинь та ерөнхийдөө бол тэгж чадсанараа танд маш их тийм шин боломж, шин үд хаалгууд бий болохны одоо шин замууд гарч ирнэ. За тэгээд бас хэрвээ та одоо ямар нэгэн зүйл дээр зөв сонголтыг хийж чадахгүй маш их эргэлзэж тэнглэжсэн болвол та яг шийдэмгий зөрөгтэйгээр зөв сонголтыг бол хийж чадна. Бас ингээд нэг тийм таны одоо нэг тийм жоохон яг газааг нь мэддэхгүй нэг юм худал хуурмаг дунд та бас амар их төрөлдөд байсан бол түүнээсээ гарч чадах нэ. За ер нь бол өөрийгөө дахиад шинээр нээх тиймэрхүү шин боломжууд бол танд гарч ирнэ гэсэн үг. За арай өөр утгаар хэлэх юм бол та одоо илүү таны мэдрэмж, мэдрэхүү, оршихуй чинь ингээд хорвоо ертөнцийг шин нүдээр харж чадна. За мөн одоо энэ бидэнд хорвоо ертөнцөөс ирж байгаа тэр гайхалтай энергиудэд та илүү нээлттэй, зүрх сэтгэлжийн нээлттэй болж чаднаа л гэсэн үг юм. За тэгээд нэгдүгээр группийнхэнд маань нөгөөх тарот картнуудын зөвлөгөө бол нэг иймэрхүү байлаа. За тэгээд дээр нь нэмээд хэлэхэд биднэрт материаллык зүйл, эд баялаг, ажил карьер, ар араасаа цоврон олцоор л байх болно. Харин бидний дотоод оршихуй, дотоод хүүхэд тэр дотор байдаг сүнсэн оршихуй маань цор ганц учраас тэрнийгээ одоо илүү нэгдүгээр тавьж, илүү их хайрлж, ойлгож байгаарэ гэж бас хэлмээр байна. За тэгээд надтай хамтдаа байсан миний тарот уншлагыг сонссон та бүхэндээ маш их талархаж байна. За тэгээд хамтдаа бас тарот картнуудаа талархацгаая. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 2 дугаар группийнхан минь тарот уншлагата тавтай морил. За та бүхэнд маань зориулж ийм картнууд гарч ирсэн байна. За 1-р карт болвол та бүхний маань одоогийн байгаа нөхцөл байдал та бүхэн маань яг одоо ямархуу байдалд байна вэ гэсэн чинь нилээдгүй сэтгэлийн шарах нэг тийм хүнд хэцүү маш их сэтгэлийн хүч шаардлагатайгаар одоо давн туулж гарах тиймэрхүү зүйлийг яг давж туулаад ардаа орхиод мөн түүнээсээ маш их зүйлийг суралцаад урагшилж байгаа мэт санагдаж байна. Хэрвээ урагшилж чадахгүй байгаа бол ямар ч тач түүнийг одоо ардаа орхих бол шаардлагатай. Одоогоор ер нь таны сэтгэл зүйн хувьд бол маш их тийм хүнд үеийг та ямар ч тач нэг даван туулах гад аль эсвэл яг туулж яваа одоо туулчихсан байгаа гэх юм уу? Тиймэрхүү үе бол харагдаж байна. Тэгээд одоо зарим нэг хүмүүсийн хувьд бол маш их тийм
стресстэй ажлын байраа ер нь бол орхих төлөвлөгөөтэй аль эсвэл орхиж байгаа. Тэ одоо шинэ үүрэг эсвэл авж байгаа яг нэг тийм зүйлүүд бол ажиглагдаж байна. Бас мөнгө санхүүгийн байдал дээр одоо л нэг буцаад нэг юм тогтвортой байдалтай дахин орж байгаа ч юм уу те өмнөхөөсөө маш их сургамжийг авсан тиймэрхүү байдалтай хүмүүс бол ажиглагдаж байна. За тэгээ картуудыг хараад байхад ер нь бол та яг амьдралын маш их тийм сорилтын үедээ явж байгаа. За та өөрөө ч гэсэн хичнээн одоо шаргавсан ч гэсэн цаашаа айгүй тийм тэнцэх чадвар их сайтай хүн юм шиг бол санагдаж байна. За тэгээд яг сэтгэлийн чинь аль хэсгийг эдгэх ёстой вэ гэсэн хоёр дахь картан дээр бол та магадгүй маш их бие нөөдөг одоо өөрийгөө шаргалчих үедээ, ингэчих үедээ, тэх үедээ гэж өөрийгөө бусад бүх зүйлээс маш их хамгаалж одоо хаалт босгодог төрлийн хүн бас байж магадгүй. За тэгээд та ер нь бол бусдын одоо эргэн тойрны хүрээллийн тэр орж ирж байгаа энергиуд одоо тэдний хэлж байгаа зүйл одоо тэр хүмүүсийн одоо нөлөөллөөс өөрийгөө бол бас заримдаа хитрхийг хамгаалдаг. За энэ гэхдээ бас таны буруу биш. Өмнө нь авсан одоо энэ шархнуудаасаа болоод та дахиж одоо гэмтхийг хүсэхгүй өөрийгөө маш их хамгаалаад өөрлөгөө ямар нэгэн зүйлийг ойртуулахгүйгээр байгаад ээжээс магадгүй юм байна. За тэгээд энэ нь одоо ажил, карьер, хайр дурлалын тал дээр ч гэсэн ер нь бол бас ялгаагүй тийм одоо хайр дурлал дээрээ аав ээжийнхаа үгийг одоо сонсохгүй ч гэдэг юм уу те найз нөхдийнхөө үгийг сонсохгүй хайр дурлалын асуудлаа маш их хамгаалах шаардлагатай болдог. За мөн ажил дээрээ одоо бусадтай өрсөлдөх те өөрийн байр суурийг хамгаалахын төлөө маш их одоо хичээдэг. За иймэрхүү зан чанарууд танд өөрт нь одоо мэдээж дотор хүнд чинь маш их нөлөөлж байгаа. Одоо хизээч та одоо нэг л 50 байж чадахгүй л байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ зүйлийг хэдүүлээ эдгэх хэрэгтэй. За тэгээ 3 дахь карт маань бол одоо яаж илүү дотоод одоо энэ зүйлээ одоо эдгэж илүү өөрчлөх вэ те тэгсэн чинь одоо таныг одоо нилээд тийм санаа зовонд хой гэх юм уу ямар нэг юм хитрхийг анхаарч хамгаалах дуртай тийм хүн юм аа гинэ. За тэгээд ингээд байх юм болвол одоо хитээ таны амьдрал ингээд тогтвортой байх чинь та хитрхийг санаа зовоод ингээд ивэл танд одоо нэг иймэрхүү сөрөг зүйлүүд бол илэрч магадгүй. Эд баялагч нь одоо доктортой байгаад та өөрөө ингээл түндээ санаа зовоод ивэл илүү их одоо муухайгаар хэлгэж шуналтах тий харамж болох ч юм уу иймэрхүү зүйлүүд. За хайр дурлалын тал дээр одоо хайртай хүндээ итгэхгүй байх тий өнгөрсөнг барьж одоо маргалтаж сөргөлдөх. За тэгээд ажил карьерийн тал дээр одоо арай гэж хүрсэн карьертаа хитрхи автах ч гэх юм уу тий иймэрхүү сөрөг талууд бол илэрч болцсошгүй учраас та зүгээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун тий одоо зарим нэг зүйлүүдийг зүгээр орж ирэхэд нь хитрхийг хамгаалаад байхгүйгээр зүгээр л хүлээж авах хэрэгтэй. Зарим нэг гар зохирлыг зүгээр л мартаад өнгөрөөх хэрэгтэй ч гэдэг юм уу тий иймэрхүү байдлаар бол та өөрийгөө илүү чөлөөлж болох нэ дотоод хүнээ та бол илүү чөлөөлөх хэрэгтэй болоод байна. Тэгэхгүй бол та хитрхи их одоо өөрийгөө хамгаалж тий ингээд маш их зүйл санаа зовоод өөрийгөө ингээд тайван байлгаж чадахгүй. Тэгэхээр та одоо ингээд өөрөө мэдхгүй танд жоохон сөрөг зан чанарууд хүртэл бий болж магадгүй гэдэг шүү дээ. Тийм болохоор өөрийгөө илүү тайван амгалан байлгах бол шаардлагатай болж байна. За тэгвэл одоо ингэж чадсанараа танд ямар эерэг үр дүн бий болох вэ гэсэн чинь та өмнөхөөсөө илүү уужуу тайван аюулгүй мэдрэмжийг маш ихээр авч одоо сэтгэл зүй чинь маш тайван болох болно. За тэгээд түүнийгээ дагаад нийгмийн бүлгүүд бусад хүмүүстэй илүү сайн тасан зохицож чадах болно гинэ. За тэгээд одоо бусадтай илүү сайн ойлголцож чадна. Бас таны бусдад итгэх итгэл одоо тиймэрхүү зүйлүүд чинь илүү нэмэгдэн. Таны итгэл үнэмшил чинь илүү сайжрах болно. За тэгээд боловсрол ажил мэргэжил боловсролын тал дээрээ та бас илүү их өсөлттэй байх болно. Бусадтай бас маш сайн зөвлөгч болж чадхаар бас санагдаж байна. Таны одоо нийгэмд эзлэх байр суурь чинь ер нь бол нилээдгүй өндөрт очино гэсэн үг. За тэгээд хэвээ энэ дунд одоо жоохон мөрийтэй тоглоомонд одоо ер нь жоохон дуртай, ер нь жоохон тоглож гот байдаг хүмүүс байх юм бол
ингэж чадсанараа илүү одоо энэ мөрийтэй тоглоом янз бүрийн юм жоохон сөрөг зүйлсээс та зайлс хийж илүү чаддаг болно гэж бол хэлсэн байна. Мөнгө санхүүгийн тал дээр илүү аюулгүй байдалтай болох болно. Бас нэг талаасаа бол та илүү одоо суур одоо нам сууж ингээд илүү дутуу зүйлд уруу татагдахаас сэргийлж чаднаа л гэсэн үг. За тэгээд 2 дугаар группийнхан минь өнгөрсөн шархаа бариад өөрийгөө илүү их бусдаас хамгаалж татгшоогоо чи одоо ингээд шигдээд байлгүй илүү одоо өөрийнхөө сэтгэл зүрхийг чөлөөлөх хэрэгтэй юм байна. За тэгээд та бүхэн манаас энэхүү таарот уншлагыг авах гээхийн ухаанаар хандаад өөртөө бас зөвлөгөө болгож авна гэж бол найдаж байна. За тэгээд миний таарот уншлагыг сонссон та бүхэндээ маш их талархаж байна. Хамтдаа бас таарот картнуудаа талархацгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай. Сайн байцгаана уу? 3 дугаар группийнхан минь уншлагатаа тавтай морил. За та бүхэнд маань зориулж ийм картнууд гарч ирсэн байна. За тэгээд эхний карт маань бол та бүхний одоогийн нөхцөл байдал. За та бүхний маань одоогийн нөхцөл байдал ерөнхийдөө бол тогтвортой нийгэмд эзлэх байр суурьчийн нэлээд өндөрт тогтвортой. За та бүхэн маань өөрсдөө ч гэсэн их ухаалаг, дипломатч их инэрэнгүү, үнэнч одоо бусдад их зөвлөж чаддаг нэг тиймэрхүү магадгүй удирдах албан тушаалны ч гэх юм уу, аль эсвэл айл гэрийн одоо яг нэг тэр гэр бүлээ авч явдаг, удирддаг нэг тиймэрхүү хүн бас найз нөхөд дундаа ч гэсэн илүү манлайлдаг. За тиймэрхүү хүмүүсээс байж магадгүй. Илүү одоо манлайлагч чиглэлтэй. За тэгээд одоо зүрх болон тархиа яг тэгэж нэг төвшөнд бас авч явж чаддаг. За одоогийн байгаа байдал чинь бол нэлээд тийм тэнцвэртэй, та яг урдах байгаа ажлаа маш сайн одоо хийдэг. Илүү тийм ажил хэрэгч бас тийм завгүй. Тийм амьдралын хэм маягтай бол харагдаж байна одоогийн байгаа байдал чинь. За 2 дахь карт бол таны одоо сэтгэлийн яг юу гэдгийг аль хэсгийг чинь эдгэх шаардлагатай байна вэ гэсэн чинь та сүүлийн үед жоохон нэлийн завгүйгээсээ болоод маш их ядарч байгаа байх. За тэгээд түүнээсээ болоод таны зүүд нойр жоохон муу байгаа гэж магадгүй. Хитрхийг утга учиргүй зүүдлэх ч юм уу эсвэл одоо зүүдэнд чинь нэг л болж өгөхгүй. Тэгээ зүүдсэн зүүднээсээ болоод ингээд өглөө болгоно нэг тийм жоохон өдөржингөөр жоохон сонир мэдрэмжтэй явах мах үед нь штэ. Яг тиймэрхүү байгаа байж магадгүй. За эсвэл та хитрхийг тийм худал хурмагтаас автах одоо хүмүүсийн үнэ яриад байна уу, худлаа яриад байна уу гэдгийг ч мэдгүй ингээд дунд нь амар их төөрөгдөх тэг ингээд ямар ч тач таны одоо энэ мэдрэхүү нөгөө нэг 5 мэдрэхүү за дээр нэмээ 6 дахь мэдрэхүү. За энэ бүхэн чи ер нь бол нэг л тийм сайн болж өгөхгүй тэг ингээд бусдад одоо амархан хуурд gaadж байгаа юм шиг зөв сонголт хийж чадахгүй нэг л тийм тэнэгэлцэн, ширгэнсэн тэг ингээд шийдэмгий бус байдалтай байгаад өөртөө жоохон итгэлгүй тэг нэг тийм мэдрэмжийн тал дээр жоохон нэг тийм унтаа сул дорой байдалд орцсон юм шиг санагдчихээн. За тэгвэл одоо энэ талуудыг одоо яг яаж эдгэх вэ гэсэн 3 дахь картн дээр маань таныг бол одоо өөрийгөө жоохон сэрээгээд өгөөрэй гэсэн нэг тиймэрхүү зүйлийг бол хэлж байна. За эхлээд юуны төрөнд өөрийнхөө хүсэл зориг яг юуг зорддог вүлээ? Миний хүсэл яг юу илээ би юуг чаддаг вүлээ? Миний ур чадвар, миний авьяас, миний нүүц бололцоо ямар илээ гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй. За мөн одоо энэ их өөрт байгаа ур чадвар, авьяас энэ зүйлүүд дээрээ төвлөрж үүнийгээ одоо ашиглах хэрэгтэй. За мөн ажил мэргэжлийн тал дээр бол илүү шийдэмгий байж жолоодлогыг одоо гартаа авах хэрэгтэй гэж байна. За санхүүгийн тал дээр бол боломжийг эрэлхийлж чадвараа ашиглаад илүү их шинэ боломжуудыг эрэлхийлээд би одоо юуг чадах вүлээ? Би одоо санхүүгийн тал дээр надад ер нь өшөө илүү твшилт гаргахад ямар боломжууд байна гэсэн яг энэ өөрийнхөө одоо амьдрал дээр илүү төвлөрөөд ур чадваруудаа одоо ашиглах хэрэгтэй гэж бол танд хэлж байна. За тэгээд магадгүй та ингээд өөртөө байгаа ур чадвар одоо тэр нөөц болцоогоо
ашиглаж чадахгүй байгаагаасаа болоод таны одоо зүүд нойр морь ч муудаад таны нөгөө нэг юм одоо харж таадаг тэр нөгөө үүдээс одоо тэнгэрүүд юу гэдэг тэд нар чинь таныг одоо тэрий чинь нөгөө сануулах гад чи ингээд нэг л унтаа байгаад байна. Ерөөсөө чи ингээд одоо инээч цаашаа өсөж дэвшиж болохоор артчин чи ингээд нэг л зүйлийг хийж чадахгүй байна гэдэг тийм мессежийг танд өгөхгүйд ингээд таныг одоо зүүд нойрыг юм муудгаад элдв бусын янз бүрийн юм зүүдлүүлээд ингээд цаанаасаа л нэг юм болж өгөхгүй байгаа мэдрэмж хэрвээ байгаад байвал та одоо энэ уур чадвараа энэ зүйлүүдээ та одоо дутуу ашиглаад байна гэсэн үг юм. Тийм болохоор та илүү идэвхтэй байж өөртөө итгэж авьяас чадвараа ашиглах хэрэгтэй. Ер нь бол өөрийгөө одоо илүү сэрээгээд өгөх хэрэгтэй гэх юм уу? Тэрнээс бол танд одоо ингээд өгсөн өгөгдлүүд яг хувь хүн дотор ч юм байдаг тэр чадварууд бол ингээд маш их байгаа байхгүй юу те бүр ингээд оргилцсан одоо зөндөө олон тийм унтцсан чадварууд танд байгаа. Тэднэрийг одоо сэргээх хэрэгтэй. Сэргээх үе нь болцсон. Тийм болохоор та ингээд жоох ингээд сонголт хийж чадхаа болоод ингээд дотор хүн чинь жоох унтраад байна гэсэн үг. За ингэж чадах юм бол ямар эерэг үр дүнгууд бий болох вэ гэсэн чинь ер нь бол гинтийн өөрчлөлтүүд маш ихээр бий болно. Тэ амьдрал чинь маш ихээр өөрчлөгдөнө. За тэгээд энэ нь танд жоохон таагүй, тухгүй мэдрэмж бол төрүүлж магадгүй. Та үүнээс бол тэгж айж зочирдож бас магадгүй ч гэсэн энэ бол болох ёстой зүйл болдгоороо болно. Таны амьдрал одоо илүү сайжрах гэж байна. Одоо тэ өмнөх байсан тэр зүйлүүдийг чинь бүгдийг одоо ингэж хэрэггүй зүйлүүдийг чинь амьдралаас чинь зайлуулж явуулаад танд одоо илүү дээр зүйлүүд илүү бүр сайн бат бөх суйртай тийм ирээдүй таныг бол хүлээж байгаа гэж бол хэлж байна. За ингэж чадсанараа та бол одоо хуучин муу өөрт чинь хэрэггүй байдаг зүйлүүдийг хаяад шив шин одоо тийм ирээдүй бат бөх ирээдүйг та бол бий болгож чадна. Амьдрал чинь маш том боломжууд шинээр нээгдэх болно. За тэгээд таны амьдрал бол одоогийнхоос тис өөр болж өөрчлөгдөнө. Гэхдээ энэ нь хизээж буруу тал руугаа явахгүй. Тэ? Жохон энэ үеүүдийг даван туулахад танд жохон хүчин чармаалт хэцүү санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол танд бол маш их тийм зөв өгөөжтэй зүйлсийг өхийн тулд болж байгаа үйл явдлууд бол болох болно гэж хэлж байна. За тэгээд 3 дугаар группийнхэнд маань тарот картнууд маань нэг иймэрхүү зөвлөгөө өглөө. Та бүхэн маань тэгээд авахыг аваад, хаяхыг хаяад, тэ авахгийнхээ ухаанаар хандаарай. За мөн энэ зөвлөсөн зүйлүүдийн зөвлөгөө маягаар амьдрал дээрээ хөнгөхнөөр хүлээж аваарай гэж бас хэлмээр байна. За тэгээд миний тарот уншлагыг сонссон та бүхэндээ маш их талархаж байна. Хамтдаа бас тарот картнуудтай талархацгаая. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.